Сайн байцгаана уу манайхан Little Mom podcast-ийн ээлжид нэгэн дугаар эхэлж байна. Тэгээд юуны өмнө та нартай шинэ он, шинэ жилийн мэнд хүргэе. Ерөнхий ивент итгэгч Биферон. Хамтрагч Nani Florist цэцгийн дэлгүүр. За, өнөөдөр бидний подкаст маш сонирхолтой, садан, өвөрмөц тийм дугаар болохаах гэж бодож байна. Яагаад тэгэхээр манай студид нэгэн аав хүрэлцэн ирсэн. Өнөөдөр бүгдээрээ аавуудын тухай ярилцгаа сууж байна. Тэгээ зочин маань хэн бэ гэхлээр Social Room студийн зураглаач Очроо хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу. За, урилгын маань хүлээ аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За, урьж оролцуулсанд бас маш их баярлалаа. Өнөөдөр маш сонирхолтой сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэх байхаа гэж бодож байна. Бие битгий бариарай. За, барихгүй. Манай подкастын одоо нэг үндсэн асуулт байдаг. Ээж болох мэдрэмж, ээж болох тэр үе ямар байсан гэд яриулдаг байхгүй юу? Тэгэхээр хоёулаа өнөөдөр арай жоо өөр. Хамгийн ихэнд очроо гэж хийм бэ? Очроо гэж ямар хүүхэд байсан юм бэ гэдгийг ярилцсан. Бага нас те. За, бага бахта айлын дунд хүүхэд дээр ихчтэй доороо дүүтэй. Ээж аавын хайранд өсөж хүмүүжсэн. Гэхдээ жоохон шовдор байсан. Дунд хүүхдүүд угаасаа шовдор байдаг шүү дээ. Өөр хийдэг. Тэгдгийн милэн сахилгагүй. Тэгтээ амар хөдөлгөөнтэй их туранхай. Тэгээ энерги ихтэй. Гэтэ сахилгагүй нь бол яг утгаараа сахилгагүй шүү. Тэгээ манайх 19 дэх хороолт байсан байхгүй. Тэгээ Аса Паса гэдэг бүлгэмтэй тэрнийхээ толгойлогч. За. Их муухай хорч хүүхэд. 52 дугаар сургуулийн доотлын нэг давхрын бүх цонхыг хагалдаг. Тэгээ баригдаад бүгднгийн шиллээд амар хөдөлгөөнтэй тийм хүүхэд. Тэгээ дунд голын хойдлын замаар чи автобусны компани автобусууд тараад явдаг байхгүй юу. Тэгээ дунд гол дээр ингээд шавар зурж агаад автобус руу ингээд дүүрдээ шиддэг тэр шаврыг. Тэгээ нэг Аса Паса гэдэг нэг тийм бүлгэмтэй тэрнийхэн толгойлогчнээс нэг амар сахилгагүй. Тэгтээ утгаараа их хорч хүүхэд байсан. Их муухай. Тэгээ 10 жил нэгдүгээр сургуульд байсан. Муу сурдаг. За. Хичээлдээ явах дурггүй. Тэгээд ер нь багш нар ч дурггүй байсан. Ээж аав биний нөгөө юунд ирдэггүй. Юу гэдэг вэ? Эцэгхэн оролт ирдэггүй. Ирэхээр дандаа л угаасаа чих халууцуулна гэдэг. Тэгээд урлагт их дуртай. Дуулах их дуртай, бүжиглэх их дуртай, биеийн тамиртай нөгөөс туранхай байсан учраас дардаг лөө. Гитар нэг сүртэй дарчдаггүй. Тэгээ 9 дугаар ангида улаан шугамны доогуур ороод сургуулиас хөөгдөд. Яана. Тий. Тэгээ ээж аав одоо энэ сахилахгүй хүүхдийг яа тухайн үед аав нэг барилга урьжсэн. Тэгээ бүтэн жил би тэр барилга дээр ажиллаж байсан байхгүй. Гимшин штт тэр чинь. Тэгээ нэг өдөр л ээж орж ирээл за одоо урагшаа хятад руу явна гэл. Тэгээ урд хятадд очиж сураал. Анхны хайртайгаа уулзраал. Тэгэл хятадд төгссөндөө их сургууль. Тий. Тийм л хүүхэд. Чихнээс нөгөө хон хуйн гэдэг чинь юм шүү дээ. Яста. Тэгээ би бас их тэрийг нэг сандгийн нөгөө дуулах дуртай. Тэгээд нэг юм эцэгхийн хурлаар хүүхдүүд нэг юм одоо авьяас үзүүлэн ч гэх юм уу нэг нээлт эхлэхээс өөр манай багш чинь анги даасан багш ч өөр их урлаглаг багш байхгүй. Эцгийн урлыг заавал дуугаар эхлүүлдэг ч гэдэг юм уу тийм. Айхуу сүртэй. Яг удаа сонсож байна. Юу ингээ анги чинь тэр чигээр хоор дуу муу дуулж тэгж эцгийн урлыг эхлүүлдэг байлаа шүү. Аян биш тэгтээ. Тэгээд ээж хизээч миний эцгийн урал дээр ирж байгааг байхгүй. Тэгээд би нэг дуу дуулах болоод эрэдэм номи гэх нэг тийм дуу идэв шүү дээ. Тэрийг дуулах болоод тэгээ ингээд дуулсан ч үгүйс ээж байхгүй юм чи яах юм. Тэгэл дуулж исэн чинь ээж яг хаалгаар ороод ирдээ. Өстө хоолоо зангираал зүр чичрээл явж байгаа юм чи тийм. Тэгээ сүүлдийг ээжтэй хүртэл тэрийг ярьж ирсэн. Тэгээ ээж бүр тэрийг харж төөх миний хүүч бас дуулд юм бах та гэж бодож ирсэн. Тэгээ тийм л хүүхдтэй. Тэгээд ээжийн сонсоод яасан? Ээж бас ээж бас эвгүй болсон гэсэн. Тийм. Тэрнээс чи ээж үүлээгүй л тийм. Хүүхдээ ямар нэгэн байдлаар харах амар гоё. Тэр бид нар ч харахгүй байдаг шүү. Тэгээ нөгөө яалтчгүй ингээл зүгээр хүүхдээ бодох төдийд л тэгдэг.
ингэж нөлөөс тэлгэндэгэ. За тэгээ очроо маань амар тийм сахилгагүй хөдөлгөөнтэй хөхөд байжгаад хөөхөн Ибуна. Эвэл та тэ аа болсон. За тэгээ анх хэдэн настай аа болж ирсэн? 25 та. Залуухан. Айгуу залуухан. Саагүй үедээ л аа болсон доо. Тэгээд яг тэр аа болсноо мэдих тэр мэдрэмж ямар байсан бэ? Ярил их урт хөвгөлтэй. Урд их сургууль төгсөөд тэгээ 8 хийдэг байсан. Тэгээд ихнэрээ дүүгээ тэгээд нэг хуурай ихчээгээ аваад Гуанчжоугийн хажууд нэг Ивүү гэдэг нэг жижиглэнгийн худалдааны хот байдаг, тэндээс бараа зөөдөг байсан. Тэгээ аавт нэг бөөнөрөө очсон хүмүүс чинь бараагаа дараал баахан гахаатай. За. Тэгээ богооны вагзал тэр богооноос хоцрох гол тийм. Бөөндөө гүүгээл яж авсан чил манай доогор хатгаад байна. Өвдөд байна л. Тэгээ чи нэг хоёр том чемдан ширүүлсэн. Тэсэрээ гэл. Яана тэсэрээ. Тэгээл нөгөө хитэн гахаануудаа чамдаануудаа чирсэрээ бол Монголд орж ирдэг байхгүй. Тэгээ Монголд орж ирэнгүүтлээ 10 дугаар хорооллын тэр хавьд нэг имлэгт үзүүлчихсэн эход харуулаад тэгсэн чинь жимсэн болцсон байна гэдэг. Тэр юг анх хүлээж авчихсан байхгүй. Тэгэхэд бол амар их баярлж ирсэн. Яг л нөгөө хүсэн хүлээсэнтэй тэр ч төлөвлөж хийсэн тийм амар догтлолтойгаараа. Тэгтээ тэр эмч тэгжилжсэн. Энэ хүүхэд бараг бүтэхгүй бах уу. Тэгтээ та хоёр юу ч гэсэн 3 гал дээр очиод имчилгээ хийлгээд хэвтээд үз. Тэгээ бид хоёр ч 10 гаруй хоног 3 гал дээр хөлөө сойж хэвтээд. Тэгээ тоонус ихтэй байсан гэд. Тэгээ баахан имчилгээ бичүүлж тариад тусал болж иж манай хөх тогтсон байхгүй. Тэр бас их гоё мэдрэмж байсан. Тэгээд өөөсө тээлт явц амар чухал тий. Ээжүүд бас үзэж байгаа ээжүүд бас мэдж байгаа тий. Алдчих вэ, байхгүй болчих вэ гэл хамгийн сайнараа хичээж аваад төрүүлдэг шин. За тэгээ төрсөн. Ямар их хүүхдээ харах мэдрэмж. Тэгэд манай хүү чинь ер нь бол бар сар гарангийн өмнө төрсөн байхгүй. Тэгээ би хаяа найзуудтай яртаа дутуу төрсөн хөхт гэж ярьдаг байхгүй. Нөгөө гидсэн дотор хит их өсөлттэй. Том. Тий, том. Дээрээс нь 3.850. Сарын өмнө 3.850 байгаа шүү дээ. Яг цагтаа төрөх юм бол тэр чинь зүгээр ингээ 4 ил нэлээд гарч гадсан баг. Тэгээд чи манай хүн чи яг иддэг үе юм. Марууж идэл бүр ирээдэл тэ. Айгуу хурд өсч гээд өстэй эмчнэр нь тэгсэн байхгүй ч угаасаа юм жижигхэн биетэй. Энэ том хүүхдийг чи төрүүлж угаасаа чадахгүй хүндрэлтэй төрнө. Тийм учраас чи хийсвэрээр төрчих гээд. Тэгээ хийсвэрээр төрж исэн. Тэгээ хагалгаанаас гараад ирсэн чи нэг амар юм хүрчинкээ тэ. Өвгөн шиг тэ. Тэгээ ингээ хамаг юм бүлцэн юм том. Тэгээ би харчаад яасан сони юм бэ гэдэг ингээ харж исэн. Гэхдээ эргүүлээд нөгөө эхнэрээ харахаар тэр бол хамгийн гоё дүрслэл байсан байхгүй тийм. Дөнгөж төрчихсөн. Дээрээс нь тэр хүүхдээ харж байгаа тэр харцсан нүртэл амар зөөлөнтэй. Тэгээ баг хүүхдээ харахаас илүүтэйгээр эхнэрээ тэгж хараал өөх ямар гоё юм бэ л гэж бодчихсон. Тэгээ оройн олонгууд л нөгөө тэр хүүхдээ чинь төрөнгүүтлээ амлуулчихж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөөдөг чинь баацсан. За нэмээс усанд оруулъя гэдэг. Тэгээ усанд оруулаа гаргаад ирсэн чинь одоо яг хүүхч харагдаж байгаа. Одоо л. Тэгээ ой чи яасан хөөх юм гээл. Хийсвэрээр төрхөөр чинь бас өөрөөрөө төрсэн ээжүүдийг бодвол харьцангуй хүнд. Амар олон ойдолтой байгаа тийм. Тэр бүгд ингээ хажууд нь байсан уу? Хажууд нь байсан. Өөөсө 3 гал дээр төрсөн учраас нөгөө гадаа зогсдог аавд мэдрэмжийг бол аваагүй. Яг л тэр дотроо байсан. Тэгтээ хамт байх чинь хамгийн гоё мэдрэмж шүү дээ. Одоо ээжүүд бүгдээрээ л хэрвээ болдог бол нөхөр минь хажууд минь байгаасай л гэж хүсдэг. Үнэн өрөвдмөр тэгэл 0 ороход хүртэл ингэж бүгдээж явдаг те. Жоон гэдэг чихэр нэг ойдлын хаглааны ойдлын задарч гаж таталтаа л те. Тэгсэн мөртлөө л ингээл хүүхдээ өхүүлээл те. Тэрэндээ ингээд бүх зовлонгоо одоо мартдаг юм уу яадаг те. Айгүй хөөрхөн л харагддаг шүү. Юу гэж бодогдсон нэрээ одоо ингээл жижигхэн эмэгтэйгээс тэр там хүүхэд төрөхөөр гараад ирэхээр тийм эмэгтэй хүнийг ер нь бодох бодол агуу. Үнэхээр агуу. Гэтэ тухайн үед бол ерөөсөө мэдэрдэггүй байсан. Одоо ингээд ирүүлээ ботход бол ёо тий бүхэл бүтэн хүнийг бий болгох чинь тэр тархийг хөвлөдөө бий болгох чинь гэдэг бол нэрээ шинжлэх ухаан яагаад ч хөгжөөд тэрийг бий болгож угаасаа чадахгүй. Тэгэхээр тэр бол нэрээ амьд бурхад гэвэл эмэгтэйчүүд ээжүүд л багт. Яг үнэ.
Би бас тэгж боддог. Ээжүүд бас тэгж боддог байх тийм. Бүхэл бүтэн ингээд өөрийн тэр ясыг хуваагаад өөрт байгаа ясанд байгаа кальцийг тэр хүүхдэд өгж яс бий болгож чинь гэдэг бол яа. Тэгээд ингээ хуруу ургуулдаг тий. Бүх юм ингээ ургуулдаг гэхээр бүр ингээ итгэмээргүй санагдаад идэгин надаа. Тэгээд зүрхийн ингээд зүрх нь одоо үсчлээ хартаа гэл яхад харуулахаар так так гээл тэ хэр мэрийн хүртэл. Гэтэ тухайн үед өөрөөсө боддгоо байж. Нөө мэдлэгэн ч юм уу мэдрэмжин ч юм уу те залуу байсан их хомголон байсан. Тэгэл хүн болгоны л туулдаг амьдралхтай гэж их боддог ус. Одоо ингээд эргээд харахад бол ёо. Одоо хүүхдээ бол илүү бүр ингээд ихнэр гэрлэх байх гэж бодод байдаг шин. Тэ. Маш их гормоны өөрчлөлт явагдаж идэг. Өөрийнхөө биеийг хуваагаад дахиж хүнд өрүүлнэ гэдэг бол. Тэгээд очроогийн хувьд болохоор залуу байсан, амгалан байсан гэж тэгж штэ. Хүүхдтэй болсны дараа одоо ингээд хүүхдгүй очроо хүүхдтэй болсны дараах очроо хоёрт ялгаа байна уу? Ээжүүдийн хувьд бол асар их ялгаа байдаг. Бүх юм ингээ амьдрал одоо ийм байсан бол ингээл ингэдэг. Тэгэхээр аавдын хувьд юу ямар юм? Яг шууд хариуцлага гэдэг л ус хүн болгон л хэлдэг л дээ. Ээж аав ч гэсэн хэлдэг. За одоо миний хүү ингээд болчлаа хариуцлагатай байх шүү. Сайн нөхөр, сайн аав байх шүү гэдэг тийм юм. Яг би өөрөө бас нэг юм өөрийгөө кодлж чаддаг. Тэ. Маш урдан кодлж чаддаг. Тэгэл хариуцлагатай байх шүү л гэдэг л номер 1 л байна л да. Одоо нөө зодон зохион идэг байсан бол тэрийгэ болиол тэ. Архитараа суудаг байсан бол тэрийгэ багасгаал. Өөрийнхөө омглон занг дард сураал тэ. Хариуцлага л гэж хэлэх баг. Олон ер нь ээжүүдтэй ингэж ярилцаад сууж хаад ер нь өөр бусад хүмүүстэй ч гэсэн ярилцж хаад нэг юм байдаг байхгүй. Хэвчлээ ээжүүдэд хүүхдтэй болохоосоо өмнө өөр байжгаад хүүхдтэй болсны дараа илүү хүмүүжсэн, илүү төвчээртэй болсон, илүү хүлээцтэй болсон гэдэг байхгүй. Ихэнхдээ ээжүүд гэж хариулдаг. Аавд ер нь тэр тал дээр ямар болд юм бол хүн хүнээсээр л өөр л ах л та. Гэхдээ би одоо юу гэдэг 30 гартлаа ер нь бол ер нь л их амгалан байсан. Нэг айхтар тэгэж бас яг сайн аав байхыг л хичээдэг. Тэ. Гэхдээ сайн аав. Гэхдээ бас заримдаа бас муу ах хэрэгтэй. За. Муу байх хэрэгтэй. Их сонир хүн гэдэг чинь өгсөн юм буцаагаад нэхэд идэх юм шиг санагдаад байдаг байхгүй. Хит сайн аав байх юм бол том болоод тэр хүүхдийг би зовоох юм шиг санагдаад байдаг. Тэ. Бүх залуунаасаа чамд би зориулж байгаа чи ирүүлэн надад ингэж хандлаа гэдэг юм байх вэ гэж бодхоос их айдаг. Тэгэхээр ингээд заримдаа хүүхдүүд хүртэл юм дутуу юмыг өгөх хэрэгтэй тийм. Дутуугийн тэр мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Ялангуяа би бол хүүдээ яг тэгж ханддаг байхгүй. Өнөөдөр ингээд 5 өдөр бүгдээрээ пажаматай иргэнэ гэхтэн би албаар пажамыг нь бэлдэж өгдөггүй. Тэгэхээр тэр хүүхдүүдийн дунд тэр дутуу мэдрэмжийг авах хэрэгтэй юм шиг надад зүгээр санагддаг байхгүй. Яг тэгэхээр би багасаа угаасаа тийм хүүхд байсан. Би эзэж багшид сайшаалж үзээгүй те. Тэгтээ нөгөө юм хөгжилтэй айгүй тийм минеттэй хүүхдээс учраас манай ангийнх нь надад их сайн. Ээж аваас би магтаал авч бараг үзээгүй те. Багш нараас би магтаал авч үзээгүй. Байнгын юм дутуу өссөн хүүхд байхгүй. Тэ. Тэгэхээр тэр хүүхдэд тэр дутуу мэдрэмжийг өгөхгүй бол тэр хүүхэд том болоод нийгэмд гараад ажил дээр гараад те. Тэр дутуугийн мэдрэмжийг бүр хүн дээр хүлээж авах юм болоо зүгээр боддгийн. Тэгтээ зүг буурыг нь мэдэхгүй л байна л да. Манайх л тэгдэг шин улаан борхон ч илүү те. Нэг юм өвчин. Тийм. Ямар цэцэг үлээ? Салхин цэцэг том болоод тусахаараа амар хүн тусдаг гэл те. Тэрнтэй л адилхан юм шиг санагдаад байдаг байхгүй. Гэхдээ энэ тэр чинь баланс л л да. Заримдаа хүүхдэд өгнө, заримдаа хүүхдийг сайшаан, заримдаа хүүхдийг бол загнана те. Улам зоригжуулахын тулд загнаж гэдэг юм. Тэгж их боддгийн. Вирусын эсрэг дархлаа дэмжих хөлөлтэй Vifiro амьсгалын замын цочмон халдварлан вирусээр үүсгдэг бусад халдвараас урьдчилан сэргийлэлт эмчилгээнд хэрэглэн Vifiro. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Хүүгээ хүмүүжүүлэхдээ яг ийм залдаг ч юм уу чиглүүлдэг ийм арга барил хүмүүжлийн хэлбэр байгаа юм. Хүмүүжлийг бол зүгээр дадал гэж л зүгээр харддаг тий. Тэр хүүхэд зөвл дадалтай байх хэрэгтэй. Би ингээд ибуна эн чинь болохгүй тэр чинь болохгүй гэж хэлэх юм бол өөрийнхөө үзэл бодлыг тэр хүүхдэд тулгаад байгаа байхгүй. Тэрнээс биш
энэ гэрт те манай гэрт хүн болгон л яг тийм дадалтай байх хэвээр. Өглөө орой хичээлээ тарангуутлаа гутлаа шүүгэнд нь хийдэг те формо үл хүртэнд хийчдэг. За тэгэл заавал сууж шээх ёстой гэдэг дүрмтэй те шээсэн бол боожгоо заавал харч те өглөө өдөр орой заавал шүдээ угаа. Гэхдээ би өөрөө дадалтай байж ич тэр дадлыг хүүхдэд бий болгоод байгаа байхгүй. Би өөрөө дадалгүй байж ич би тэр хүүхдэд шаардаж ерөөсө болохгүй юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр одоо би ингээд биеийн тамираар хичээлж байгаа. Эхлээд өөрөө тэрийг дадал болгох хэрэгтэй. Дараа нь хүүхдэд тэрийг өвлүүлэх хэрэгтэй гэж л би зүгээр бодоод идэг. Гоё юм. Тий. Хүмүүжил тэнцүү дадал. Аха, тийм байна. Дадал гэдэг зүйл маш чухал юм байна гэж би бодож байна. Тэгээ ээжүүд маань, аавууд маань тэ хідүүлээ хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлээл. Угсаа бүхэл хүн тэгж яддаг те. Бодож байгаа бол зүгээр өөрсдөө л зөв дадалтай байх нь чухал юм байна. Утас ухч үрдлөөрөө дадлаа шүү дээ. Буудан дээр уцаа ухаал нэг нүдэрээ зурагтай үзэл те. Тэгчээд би хүүгээ эзэж хичээлийнхii номоо уншиж хэлж чадахгүй шүү дээ. Яаж л гэрт аав ороод ирэхэд ном барьсан сууж ивэл тэр хөвчин бас те. Хин яагаад ингэ дурлаад байгаа юм бол гэд ном бариа суучих байхгүй. Гэтэ ойрд их ном уншаагүй. Гэтэ ном унших их дуртай. Тэр ажлын онцлоос болдг юм яадгийн тэгэл уцыг чинь зөвөр ухаж өгнө шүү дээ те. Тэгчээ би хүүхдээ шаардаж болохгүй байхгүй. Тэгэхээр Ибуна бол зөвөр миний харж байгаа өнцгөр айгуу тийм юу өсөж байгаа юм байна. Их чөлөөтэй. Өөрийнхоороо. Тэгэд хүүхэд ер нь өөрийнхоороо байвал хамгийн гоё байх. Өөрийнхоороо байсан хүүхдээс гоё санаа гарна, гоё бодол төрнө. Бас нөгөө юу гарах байх. Ирэл хийлэгт урам зориг одоо ямарваа нэг хичээлдээ түлхүү сурах ч юм уу тийм зүйл гарах байх. Тэгэхээр би сүүлд нөгөө хүүгийн харахад ийм байсан. Монголоор жоох муу ярьж байна уу да гэж ажигласан. Тэгэхээр хэдэн настайд нь та гурав чинь явсан юм бэ? Хоёртойд нь. Хоёртойд нэг Америк яваад тэгээ хоёр нас чи яг л нэг эд хилд ордог үе шүү дээ. Тэ аав ээж баая шээ гэдэг үдэн ойчод бид хоёр чи Америкт очингуудлаа баг сар болоо үцэцэрлэгт өгсөн байхгүй. Тэгэл тэр чинь ерөөсөө Америк хүүхдүүдийн дунд л англиар тэгэл сураа явцдаг. Дээрэс нь англи хэл чи одоо сурах тийм амархан хэл юм уу одоо хайшаа тийм бүр амар хурдан хэлд орсон баг. Амархан байж магадгүй нэ. Магадгүй тийм. Монгол хэлэж аюу хатуу хэл гэж ярьдаг юм лээ шүү дээ. Тэгээ англи хэл болохоор зөөлөн сурахад юм эвтэйхэн гэдэг. Тэгэл ямар ч одоо хэлний асуудал гараагүй юм биш тийм. Тэг гараагүй. Тэгээд 6-таатаа ирсэн баг. 2-тоотоо яваад 6-таатаа ирсэн. Тэгээ эренгүүтлээ явах тэ нөгөө монгол хэл мэдгүй хүүхдийг аваачаа шууд 1-р ангиас нь монгол сургуульд өгчих. Нөгөө хүн заавах гээд байгаа байхгүй тий. За мэддэг англи хэлтэй нэг Кембрижийн сургуульд өгсөн баг. Тэгэхээр тийч 4 жил болсон байна. Тий. 4 жил болоход одоо ингээд одоо энэ баг бүх ээжүүд болгоны баг мөрөөдөл заяа. Юу вэ гэхлээр ерөөсө гатгшаал яваа хүүхдээ аваад гэр бүлээ аваад яагаад гэвэл үнэлдэ Монгол одоо хөрсний бохирдол амар их байна. Тэгээд утаа бол ингээд аимшигтай байгаа шүү. Тэгвэл хүүхдээ эрүүл өсгөх ингээ боломж бидэнд томос байна. Бид хэд аль чадгаараа байгаа ч гэсэн л хүүхдээ өвдөгчөөд байна. Тэгэхээр яг Монголын соёл, Монголын хүмүүжил гэхээсээ илүү гадаад хүүхдээ аваад очиход тэндээс бидний суралцах зүйл нь байсан бэ. Яалч орчин бол гэхдээ үнэхээр супер л дээ тийм. Үнэхээр хүүхэд төвтэй нийгэм. Ибуна нэгээс 0-оос 2 нас хүртлээр зөндөө халуураал тий ханаа түрэл имлэг тавьчихсан. Америкт байх 4 жилийн хугацаанд нэг ч удаа гэж үзээгүй. Идж байгаа тэр хүнс тэр агаар гэдэг зүйл бол нэр үнэхээр супер. Гэхдээ ер нь бол одоо ингээ ярьчихаар бас нөгөө улсаа мууллаа олчихно л та тий. Гэхдээ яалтчгүй нэрэ хүүхэд төвтэй нийгэм гэж бас байдаг юм байл. Супер газар байсан хүн тэнд бол ерөөсөө байнга л хүүхдүүдийг кэрлэн байнга л юу яа халамжлан те тэг бүр нэг тийм сонирхолтой юу байдаг байхгүй юу тэр тэгтээ амар биш нөгөө хүүгийнхаа боожгойг хүнсдэг хөрдөж хамарлага байждаг байхгүй тэнгүүтэл ингээ нүдэ гэхэр нүд чи ирэнгүүтэл ингээ нүдэн дээр боожгойг наачаа би ингээ сохорчдөг тэгж тоглолдог тэнгүүл нүд чи айгүй дуртай юм бол аавынхаа нүдэн дээр ирэл боожгойг наачдаг. Тэгээ нэг Америкт очиод гэхдээ тэр чинь барыг 5 настай байсан байхгүй. Би 5 нас 6 нас хүртэл би боожгоо үнсдэг байсан байхгүй.
Тэгээ байжсэн чинь нэг өдөр манай хүн над руу ярихгүй юу. Яасан гэдгсэн чинь хөшин баахан хүмүүс гэрт ирчлээ чамайг 90 сурвалжлаад байна гэж авдгийн бид бүр гайхц юу хүмүүс юм Монгол юм гэсэн ч үгүй Японогийн сургуулаас гээд. Тэгээ манайх ч яаж чад нөгөө Америк чинь одоо нэм 10 хүртэлх тоогоор сургуулиудад үнэлдэг юм байл. Тэ. Тэнгүүдлээ манай нөгөө амьдарч исэн дүүрэгч нь өөрөө маш гайгүй дүүрэг байсан учраас их үнэтэй. Сургуулиуд нь 10 жилийн сургуулиуд дандаа 8-аас дээш оноотой байхгүй. Тэгэхээр нэлээд сайн сургууль гэсэн үг. Ер нь бол Америкт тиймэрхүү сургуулиуд маш ховор. Тэгээ яаж ч үн төлбөргүй шүү дээ тэр нь тий. Одоо манай Монголд бол 40-50 сая гэж байгаа байхгүй жилийн. Тэгээд би сандраад гэртээ ирсэн чинь 2 хүн ирсэн. Тэгээ яаж байгаа юм гэдгсэн чинь тэр сургуулийн нийгмийн ажилтнууд хүүхдүүдтэй тоглонгоо тэр гэр бүлд ерөөсөн ямар нэгэн асуудал байна уу гэдгийг үздэг тий. Тэгээ манай хүүтэй тоглож байгаа л ярилцсан байл да. Тэгсэн чинь манай хүү тэгсэн байгаа байхгүй. Миний панцыг доош нь бол миний сосожийг үнсдэг гэж авсан байгаа байхгүй. Тэр чинь өөрөө шууд утгаараа нэг юм хүчирхийлэл байгаа даа байхгүй тий. Тэгээ нөгөө хоёр нийгмийн ажилт маа тэр чинь бөө юм болж байгаа юм чинь. Тэгэл нөгөө ихнэр бит хоёр чинь тайлбарлаж байгаа шүү дээ. Манай Монголын соёл байдаг юм да. Азар угаасаа бидний амьдарч исэн газар чи өөрөө маш олон үндэстнээс бий болсон тийм Сан Франциско гэдэг хот байхгүй юу? Тэрийг ойлгодог. Тэгээ ингээд тайлбарлаж Google-с ингээд хөөргөний зураг ингээд харуулаад за ингээд эрэгтэй хүмүүс хоорондоо манай Монголд мэдлэгтэй ингэж амар байна уу гэд хөөрөг солилцдог. Хүүхдүүд хөөрөг байдаггүй учраас бид нар боожоогийн татаад үнэрлээд найтаадаг гэх ийм соёл өгдөг гэд. Тэгээ тэрийг өчнөө хэлж байгаа нэг юм тайлбарлаж байгаа. Гэхдээ сануулга авал өнгөрсөн л доо. За энэ удаа бол ингээд өршөөй. Тэгээ хоёр дахь удаа бол бид нэр ирэхгүй шүү. Өөр хүмүүс та нарын хаалгыг тогшин шүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө цагдаа нар л ирж намайг барьж авна гэсэн үг л дээ. Тэгэл тэрнээс хойш зүгээрс. Бурхан минь гээл. Бурхан минь л гэж байгаа. За болио гээл тэ. Тэгэхээр тэр чинь бүр тийм хэмжээний тэр хүүхэд биш зүгээр иргэн байгаа байхгүй тэ. Тэр хүүхдийг тэгж амар кэрлж штт тэ. Тэгж амар хамгаалж ээж аваас нь хүртэл хамгаалж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгээ маа Монголд ээж аваас нь ээж аваас нь байтугай зүгээр өөр хүмүүсээс ч хамгаалж чадахгүй штт тэ. Тэгээ тэрийг бодохоор бол Америкийн дэр нийгэм бол үнэхээр гоё. Тэгэхээр яг би сая энийг ингэж бодлоо. Бидний сурах маш зөв зүйтэй асуудал бол саяных юм байна. Яагаад тэгэхээр Монголд бол энэ асуудал чинь бүр энгийн үзэгдэл шүү дээ. Тэгээд гэхдээ сүүлийн үед арай гайгүй байсан байж магадгүй. Хамгийн гол нь хүүхэдтэй ээжээс чинь бусад хүмүүс чиний одоо эмзэг ирэхтэн авруул тэр газрууд хурж болохгүй маа гэдгийг одоо нөгөө хичээлэр ингэж олгодог болоосай. Тэр аюу чухал юм байна гэдгийг би сайн ойлголоо. Тийм байлээ. Ер нь Америкт ч гэсэн ээж аав нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүүхэд гэж юусаа харддаггүй юм шиг санагдсан байхгүй. Зүгээр л хүн. Тэ. Дээрс нь Америкт аавын оролцоо амар их. Аав хүүхдээ сургуульд нь хүргэж өгнө, аав хүүхдээ хавна, аав хүүхдүүд ууланд явуулна, цуг бассейнд явна. Одоо цэцэрлэг хүрээлэнд очин зүгээр л аавын оролцоо маш их. Тэр бол зүгээр яг ингээд ил харагдчихийдэг зүйл. Ээжийн оролцоо бол нэг айхтар байдаггүй юм шиг санагдсан шүү дээ. Одоо ингээд би хүүгээ аваад бассейнд орлоо гэхэд бараг 100% аав. Хүүсэр ах. Би тэгж бодлоо. Хүүсэр гэж юу? Эбуна хүү болохоор одоо түлхүү яваад байна. Охин байсан бол ээж охин аваад байсан байх байсан баг. Эсвэл охин байсан ч ялгаагүй. Тэгэхээр зүгээр ингээд бидгүү цаанаасаа тэгээд хүмүүцсэн юм уу яадгийн зүгээр аавын оролцоо маш их байх ёстой гэдэг тэр нийгэмд л байдаг юм шиг. Тэгэхээр манай Монголд бол эсэргээр байдаг тийм. Аавын оролцоо амар бага. Аав ажилтай, аав завгүй. Энийг одоо бид нар яаж хэрэгжүүлвэл бидний амьдралд аав орж ирэх юм байна? Мөнгө. Тэ. Тэнд мөнгө олох амар хялбар. Амар хялбар. Зүгээр гараал машинаас сагал 3 пицца зөөгөл мөнгө. Энд бол мөнгө олох амар хэцүү. Өгтлээ өдөржингөө ажиллана те. Энэ нийгэмдэр өөрийнхөө байр суурийг олж авна гэдэг бол амар хэцүү. Ерөөсөө мөнгөтэй л холбоотой. Одоо тэн жишээлбэл сайн ингээл iPhone 16 гарлаа шүү дээ.
Тэгэхэд би iPhone 16 авахгүй цалингийн зээл аваал те. Нэг аппликейшн ашиглаад тэгэл 16 чүүтэй даавал бүхэл бүтэн жилийн дотор өрөнд орчиж байгаа. Тэнд бол 3 л өдөр яажлаа. 3 өдөр машинаас агаал тэгэл iPhone 16. Тэгэхээр тэнд хүний хэрэглээ гэдэг зүйл бол нэг юм энгийн үзэгдэл. Манайд бол мөнгө олох амар хэцүү. Тэгэхээр яг эрсдэлсэн тийм. Тийм. Тэгэхээр аавууд хөдөлмөрлөхөөс завгүй байхаас өөр ямар ч арга байхгүй. Нийгмээс л болж. Одоо тэгээ 4 жил байх энэ хугацаанд Америкаас одоо ингээд чирээд аваад ирсэн юм дадал зуршил байна уу? Одоо ингээд Монголынхаа хөрсөн дээр буулгацсан те. Одоо жишээ авч ярихад бид хэд нөгөө сая 100 Япон явсан байхгүй. Тэгээ би жоохон өөрийнхөө тухай ярихаар ингээд хаяагаад. Япон яваад тэгээд нэг юмыг нөхөр бит хоёр бүр ярилцаад за хоёлаа энийг бүр дадал болгох хэрэгтэй юм байна. Юу вэ гэхлээр өөрсдөө л цэвэрхэн бай. Өөрсдөө л энэ Монгол улсаа хайрлчий. Дөрүлээл байгаа орчноо хайрлая. Дөрүлээл гоё бусд нь яах вэ? Хайрлахгүй болно. Дөрүлээ гоё хайрлчий. Дөрүлээ гоё хогоо хаяхгүй бай. Хогоо гэртээ ирээд хаяа шүлс нус цэрээ те энэ тэнд хаяхгүй бай. Энд чинь зүгээр хувь хүний л нөгөө жоохон хичээчгэд болох зүйл байхгүй. Тэрэн шиг ийм юм дадлыг авчирсан уу? Зөв бусдад гай байхаа болиё л гэж бодсон л доо. Тэ. Тэнд болохоор яг тэгдэг шин чиний эрх чөлөө миний эрх чөлөөгөр хязгаарлагдана гэдэг. Хуулиар бичээгүй ч гэсэн бүгд тиймэрхүү үзэл бодолтой байдаг те. Тэгэхээр бусдад төвөг учруулахгүй байх ёстой байна л гэж бодсон. Одоо би жишээлбэл хоцрох юм бол бусдад төвөг учруулад байна шүү дээ. Бусдад ингээ стресстэй байдаг те. Тэгжил ер нь бооц. Дээрэс нь яг хуу стандарт гэдэг зүйлийг бол их ойлгосон. Гэхдээ тэрийг нутагшуулахад маш хэцүү. Бүх юм стандарт, хүнсний стандарт, энэ замын стандарт юу гэдэг юм. Ихэнх хөгжилтэй орнууд бүгд өөр ингэсэн стандарт гэдэг. Манай Монголд стандарт байхгүй гэдэг одоо муулчхаар боо юм байна. Тэгэхээр ерөөсөө яг үнэ хин нэгэнд гай болохгүй урдгаа хийгээд явж байгаа шиг амар юмод яг одоогоор бол байхгүй те бид нарт нийгмийн хамгийн том сонголт. Станерэ хин нэгэнд гай болохгүй урдгаа хийгээл гэр бүлээ хайрлал явж байгаа те амьдрал болно доо тэгээд Монголд ирээд яг 1-р анги гэдэг чинь бас аюу чанга байдаг юм байна. Манай хүү энэ жил 1-р ангид орсон. Тэгээд та 3% та 2-ын хувьд хэр байв? 1-р ангид орох жил одоо мэдээж унагаан хэлнэ болцсон. Тэ англиар ингээ унагаан хэлшгээ болцсон. Тэгээ ингээд сургуульд сурах явах энэ процесс яаж явагдав? Ээж бол их стресссэн бах уу. Би угаас багада өөр улаан нойл болсон учраас тэр болгоныг ойлгодог. Хизээч хүүгээ онцор гэж хэлдэггүй. Ус надаас төрсөн хүүхд юм чинь угаас миний л нэг хувилбар байгаа шүү дээ. Тэрнээс шиг ингээд хүүгээ чи онц сураад гэдэг чи боломжгүй зүйл байхгүй. Хэрвээ би өөрөө онц сурдаг байсан бол хамаалах тэр хүүхдээс тийм шаардаж болгосон. Гэтэ би ер нь бол өдөр болгон шахуу чи сургуульдаа явах дуртай юу гэж асуудаг. Сургуульдаа явах дурггүй гэдэг чинь бараг муу сурснаас 7 дор зүйл байхгүй. Тэ. Тэгэхээр өдөр болгон л надаа хичээлд явах дуртай л гэдэг. Тэгэл боолоо. Тэрнээс муу сурн уу яа нү тэр падли байхгүй. А хоёрдугаар тэр гэрийн даалгавар хийлгэнэ гэдэг бол миний хувьд бол боломжгүй зүйл тийм. Тэгэхээр сургуулаа тараад after school-д явдаг. Гэрийн даалгаврыг хийлгдэг. Гэрийн даалгавар хийлгэнэ гэх юм бол бид хоёр бол их муудалцсан. Дээрээс нь яг үнэ хэлэхэд би 5 дугаар ангийн бодлогыг ч бодож чадахгүй. Тэгээ хоёулаа Google цараагаал таардаг байхгүй. Google гэж нэг сайхан юм биш. Сайхан бичээ 50 гутлаа. Одоо манай Монгол хичээл мичээл чинь бүгд YouTube дээр орцсон дээ. Тэгэл хоёулаа өстөж жинхэнэ багшигаа хуурал хуулаад бичиж байгаа юм чинь. Тэрнээс би тэрийг тайлбарлаж өгч чадахгүй юм чинь. Ээжд бол хэцүү байсан баха. Ээж бол өөр их гавл штэ. Тийм штэ. Онцурдаг. Хаанасаа ухамаатай төрчтэй ингээд байгаа штэ. Тэнгүүт би аавыгаа дүүрээс юм аа гэдэг. Бүр сүлтэй. Шууд дулаан цайлдаг бол. Тэг. Тэр нөгөө ийм юм байгаад шүү дээ. Биедээ хайртай хүмүүсийг гэрийн даалгавар лалалцуулж ингээд. Наач өстой хүмүүс жинхэнэ хэрүүл уруулаа шүү дээ. Гэтэ бид хоёрын хувьд бол гайгүй зөв тоглоом шоглон басаар гал дуусчихдээ. Гэтэ хүүгийнхаа бас нэг юмыг харахаар манай хүү бас л заавал хийн их хариуцлагатай.
Хичнээн оройтсон ч гэсэн аав гэрийн даалгаврыг хийхгүй бол болохгүй штэ гэдэг. Би бол тийм хүүхэд байгаагүй байхгүй. Зөв гэрийн даалгавар хийхээс зүгээр цухтаадаг. Тэгэхэд манай хүү бол орой олсон ч гэсэн заавал гэрийн даалгаврыг хийдэг. Тэрийг зүгээр ингээ харахаар бас их бахархуу штэ. Тийм байна. Нөгөө хоёр талаас нь аваад хүрж байгаа юм чи. Тий. Тий. Хариуцлагатай ээжийнхаа ямиг авцсан байгаа даа. Тий, өстой үнэ. Тэгэхээр хийхгүй бол болохгүй гэдэг нь ээжийн талын юм явж байгаа юм байна. Үнэ. Тэгээ сургуульд ороод одоо 10 настай. Гэтэ сүүлийн үеийн хүүхдүүдийн хөгжил юм уу мэдгүй би сайн мэдгүй байна. Ямар ч байсан шилжилтийн нас айгүй хурдан эрт эхэлдэг болсон юм шиг ээ. 9-10 нас хүрвөөгүй юу л нэг тийм жоохон дуугаа хураас хийгээл өөрийнхөө орон зайг ингээл мэдэргээл те байдаг болсон болоо гэж би харж байгаа. Гэхдээ сайн мэдгүй. Японагийн хувьд яаж юм? Ер нь ямар вэ? Нэг тийм айхтар өөрчлөлт байхгүй байх л гэж би бодоод шүү. Нэг Америкээс бас чирж авчирсан юм бол ярилцах. Тэ. Хүүхдтэйгээ аль болох ярилцахыг хичээдэг. Юуны ч тухай хамаагүй те. Найзуудынхын талаар ч юм ангийнхан багшаа дээрэс нь одоо энэ TikTok-оор вайралд болоод байгаа бичлэгнүүдийн талаар ч юм уу те үздэг хүүхэлдэйн кино үздэг киноны талаар нь зүгээр л ярилцах их дуртай. Ялангуяа орой унтахт нь. Тийм учраас нэг тийм сүртэй юм байд одоохондоо ерөөсөө ажиглагдаагүй. Үл байгаа ш. Тэр нэг охины талаар ярихаар л хичээлээд гин. Маань сургуульд хөөрхөн охин байхгүй л гэдэг. Гэтэ ээжтэй их юм хилдэм юм шиг байгаа маа. Эрэгтэй хөвгт ч угаасаа ер нь ээж төвтэй байгаа гэдэг. Охтууд аав төвтэй байгаа гэдэг. Аав явтаа ааштай юм чинь бас аашлна гэж боддөг юм яа. Надад бас нэг айхтар юм болвол хийхгүй. Очроо тэгээд хэр хатуу юм ер нь. Аашлаад загнаад идэг юм уу эсвэл гэхдээ миний харснаар бол ингээл хошуу дэвсээд л байгаа юм шиг харагдаад. Би бол амар хатуу. Би хүүгээ 3 настай хат нэг зоддог байхгүй. Тэрнээс хойш би нэг зодоогүй. 3 настай хат нь Америкт цэцэрлэгт явж хат нь сахилгуудад үгэнд орохгүй байхаар би нэг бүксэн дээр нэг аваач. Жохон гэхдээ чанга цогцсон юм аа. Тэр яалтч. Тэгсэн чинь нөгөө арьсан нүрийн эмзэг учраас яг нөгөө гарын 5 салааны мөр ингээд гарчдгийг. Тэгээ бид өөр жаахт өөлөлтөд тэрвэрлдэл аваагаагүй байсан чинь ээж нь ороод ирдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө чи ээжийн харангуул өөлдөг байхгүй. Яасан хийсэн гэсэн аав зодсон ингээд. Тэг ингээд бүксийг харсан чинь ингээд ором гарцсан байгаа байхгүй. Тэгээ нөгөө манай хүн над руу уурлаад за Монголд байсан бол хамаалах. Одоо энэ хүүхэд чинь маргас цэцэрлэгтээ очино. Тэгээ цэцэрлэгтээ очиод баан бүксээ арчиж чадахгүй багш нь арчиж өгнө. Тэгээ чи энэ гарын орон байхад яах вэ? Гэл тэнгүүл би тэндээс пал гэл явчихж байгаа байхгүй. Тэ. Тэгэл би ардаа хөрөгчөнд байсан бүх өндгөр би өглөө 7 болтол ингэж юу яаж байгаа байхгүй. Гэтэ үнэхээр арилждаг юм билээ. Хүүт өндгөр ингээл хар арилждаг юм байлээ. Тэрнээс хойш би хүүгээ ер нь баг тийм хүчтэй цохоогүй. Гэтэ яг зодно л доо. Мэдхгүй дээ одоо өөрөө тэгээ зодуулаад хүмүүжэд өссөн юм болохоор бас нэг тийм байдаг юм шиг байна. Гэтэ би хүүгээ тэгдэг байхгүй. Ибона би нэг хэлнэ. Тархичин хүлээж авч чадахгүй бол хоёр дахь хэлнэ. Ахаа хүлээж авч чадахгүй бол би чамд өвдөлтөөр мэдрүүлээд тархин чинь очиж ойлгуулна. Тэр нэг зодох шалтгаанаа хэлээд байна шүү дээ, тэ. Тэгэхгүй учир зүггүй аваачаад тийг зодож бас болохгүй шүү дээ, тэ. Тэгэхээр би ибона за эхнийх нь хэлсэн шүү. Хоёр дахь нь хэлсэн шүү. Гэхээр ибона цаанаасаа ойлгочдөг. Би хэлдэг байхгүй одоо би дээр ингээл байж байгаа ибона шалан дээр юм асгана. Асгах бол алдаа биш, тэ. Асгасан юм арчихгүй байх гэдэг чинь алдаа шүү. Тэгэхээр за нэг давтагт нь хоёр давтагт нь гэдэг гурав дахь давтагдахгүй тэр хүүхэд яг арчаал заашчдаг. Тийм. Өмнө бид хэд байхад бол аав ээж тайлбарлагдаггүй шууд зоддог байсан. Бидний үед. Тийм шууд зоддог чи болохгүйгээ шууд үзэл бодлоо толгодог байсан. Одоо бол нийгэм чих өөр болсон хүүхдүүдийг одоо хүлээж авах нь хүртэл шал өөр болсон. Тийм ээж ааваас бид тухайн үед чинь бидэд бол ээж аавд л итгэдэг байлаа шүү дээ. Тийм. Тэгэхэд одоо бол хүүхэд бол бүх мэдээллийг бол хаанаас олоод авдаг болчих учраас их аюултай гэж бодоод байдаг. Хүүхдийг эрхлүүлэх нь зөв юм уу? Эсвэл бол яг загнахтаа загнаад ганц хоёр ингэж зохиотч юм уу те.
Гэхдээ хүүсийн ялгаатай. Тэ. Хөвгүүдийг тэгж хүмүүжүүлэх нь одоо яг ямар арга барилыг бариа явж байгаа. Би болохоор тэгтээ ингээм амар эрхлүүлээд идэг юм уу гэж харсан. Мэдрэмжийн асуудал байна. Хизээ тэр хүүхдүүд үг дутчихин гэдэг бол жинхэнэ эцэг эхийн мэдрэмжийн асуудал байна. Хизээ хатуу үг хэлэх үү, хизээ урамшуулах уу, хизээ урмыг хугалах уу гэдэг бол стол мэдрэмжийн асуудал. Бах. Тэрнээс ш бол яг ингээд ингэстэй тэгстэй гэсэн юм бол байхгүй байгаа. Жохон сэтгэл готролтой үед нь хөөрөгдөг ч юм уу те. Одоо жишээлбэл Ибуна бол ээжийнхээ үүдээс ууралдаг. Аавынхаа үүдээс ууралж чаддаггүй. Яг тэгэхээр би өөрөө их хатуу юм байхгүй. Би хүүгээ бага ухаас нь ахуулаад унахт нь би хизээж босгодоггүй байсан. Үүлэл хойноос тэгэл өвдгөн шалбарчаал явж лээ гэхдээ унсан бол өөрөө бос. Унсан хүүхд үйлдэггүй гэлтэй. Айгүй тийм хатуу. Гэхдээ зарим үед ибон уурлахад би тэр хүлээж авдаг. Уурлагэлтэй тэр чи тийм. Стресстэй биш үү тийм. Ааваа чи ингэчлээ штэ, тэгчлээ штэ гэхтэн би зүгээр хүлээгээл авчдаг. Заавыгаа уучлаарай. Заримдаа бол авдаггүй. Битээ шалчхнаад жон хийгээд байгаа. Ир хүн байж чиг хэлдэг ч юм. Тухайн мэдрэмжийн л асуудал байна. Тэ тийм байна тий. Одоо юу болчихжээ гэхдээ одоо юм хүүхдүүд ч айгүй хэрсүү сүрхий болчих тий. Сэтгэл санаа ямар байна, надад ямар мэдрэмж төрж ийн гэдгээ айгүй сайхан нээлттэй хэлдэг болчих. Тэгээ бас түрүүний ярианаас сонсож яахны нөгөө хүүхдийг хүн гэдэг утгаар нь авдаг гэ тэр бас амар чухал байна. Хүүхэд биш те. Тэр бол хүн баг. Тийм. Энийг бас үзэж байгаа ээжүүд маань, аавууд маань энийг л айгүй сайн ойлгоосаа гэж би хүсдэг байхгүй яа. Тэгэхээр хүүхэд ч гэсэндээ тэр чинь хүн байхгүй. Тэ өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн дуртай юмтай, дургүй юмтай тэ. Тийм болохоор хүүхдийн үзэл бодлыг хүндлээрээ хүн гэж илүү харьцаасай гэж би бас хүсдэг. Үнэн. За одоо тэгэнгүүт л ийм болж байгаамаа. Ингээд аав ээж хоёр нь ингээд төрдөө ингээд тусдаа ингээд байж байгаа. Энэ үед яг хүүхэд ямар байдалд байдгийг хүүхдийн сэтгэл зүй юу яаж юм чаа ингээд ажиглахад надад бол нэг хайхтар ажиглагддаг юм аа. Гэтэ би нэг удаа асуучлаасан л да. Миний хүү яаж нэг гайгүй юу гэд. Тэгэхэд манай хүүхд бол шууд хэлчихсэн. Салалт бол зүгээр л байдаг л зүйл аа. Тэ хоёр хүн ойлголцоогүй тэгэл салсан. Гэхдээ тэ надаас салаагүй ахад л болоо гэж хэлжсэн баг. Тэгэл тэр үгийг сонсч л энэ жоох хүүхдээс ийм ухаан бас гардгаа гэж бодож байгаа шин. Тэгээ тэрнээс хойш би бол ерөөсөө асуугаагүй. За зүгээр л юм байна да гэдэг. Ганц ажиглагдсан зүйл байдаг. Тэр юу вэ гэхээр зэмлэл хүлээж авч чадах болчт юм байна. Аавтайгаа байгаад аавтайгаа ирсэн эхний 7 хоног бол гоё. Миний хүн яасан инэ тэрэ гэж эрхлүүлээл те. Аавын зан харан шин гарч ирээ жоохон ингээд ирэнгүүт л нөгөө хүүхд ээжигээ санаад. Гэт ээж рүү авчдаг. Тэгэнгүүт л ээж дээрээ байж л ээж нь ч гэсэн аавангуудлаа миний хүн яасан инэ тэрэ гэж байгаа л ээж тэн жоохон аашлал жон гэдэг ирэхээр аавыгаа санаад. Зэмлэл хүлээж авах болчихж байгаа байхгүй. Тэгээ би саяхнаас ч гэж байх. Ер нь бол за манай гэр сургууль хоёр их ойрхон зөөх шаардлагагүй байдаг учраас эхний 5 хоног бол над тэр заавал байна. Чи яаж ч гоншгонсон яаж ч яасан ээж рүү явахгүй. Гэдэг нэг тийм зарчимтай болцгооцсон. Тэрнээс л яг зүгээр тийм зэмлэл хүлээж авч чадгал болчдөг юм бэл. Илүү ингээд одоо юу гэж тайлбарлах юм те. Тэгээд ерөөдөө ийм байдаг шүү дээ. Эрэгтэй хүүхдүүд, эрэгтэй хүн ч гэсэн нэг юм тотгошоо байдаг те. Ингээл амьдралын шаардлагаар тэгдэг юм уу? Эсвэл бол өөрийнх нь зан аран шин тэгдэг юм уу? Ингээд нэг юм хэцүү байсан ч хэцүүгээ хэлэхгүй те. Нулимсаа ингээл үзүүлэхгүй. Хатуу чанга юм шиг байх гал. Тэгээд хүүхдийн хувьд ер нь тэгдэг юм болоо. Одоо тийм хар төрж исэн үү? Ээжүүд бол тэгин зэ. Ээжүүдийн ингээ өнцгөөс ингээ харахад ээжүүд энэ надаас юм нууж байгаа болоо гэж бодно хүүхдээ. Нууж байгаа болоо энд яг үнэхээр зүгээр байгаа болоо гэж бодно. Аав тэгж юу нухтгүй. Гүх. Яг би зүгээр ажиглагдаад бол хүүнэр бол ээжигээ их л харамлд юм бэл. No boyfriend.
Амар харамлалтай юм байна. Аавыг бол эрэгтэй хөлт бол нэг сүртэй харамлаад байхгүй. Яг л нэг гэрт нэг хоёр найз амьдарч байгаа юм шиг л байна шүү дээ. Хэрвээ охин байсан бол аавыг харамлах байсан гэж би бодод. Тэгж л ажиллагдсан да. Тэгэхээр бас ээжтэйгээ илүү ярилцдаг үү? Ээжтэйгээ их юм ярьд юм байлээ. Ээж надад бас хэлнэ шүү дээ. За хүүчин ингэсэн шүү, тэгсэн шүү. Чи нэг хөвтэйхэн ярилцаад үзээрэй гээл те. Ээж нь бол надад бол зөндөө хошуур гинэ. Тэгээ надтай бол нэг тийм супер бол ярихгүй. Одоо би жишээлбэл хайрыг өгөхийн нэр гэж боддог байхгүй. Хайр угаасаа өгөхөөс л эхэлдэг те. Тэгэхээр ибунаг бусдад юм өгөхийг хүртэл одоо заамарч юм шиг те. Нөгөө ээжийн хайр хамгийн агуу гэдэг шүү дээ те. Ээж өгсөн юм хизээч эргүүлж нэгтгэггүй учраас ээжийн хайр хамгийн агуу гэдэг те. Тэгэхээр ингээд нэг юм баланслахыг л айгүй их боддог. Зарим үедээ хатуу, зарим үедээ зөөлөн. Гэтэ тэр зөөлнийг ээжээсээ сураасай, хатууг ааваасаа сураасай ч гэж заримдаа бас боддог л доо. Тийм үнэн. Ер нь бол нөгөө юуны тулд бид нар чи ийм хүүстэй байгаа лээ тий. Хатуу чангыг ааваасаа хайрлж инэрхийг ээжээсээ сурах нь угаасаа цаанаасаа одоо заяагдмал баха гэж би бодчих. Бас яг үнэн тий. Тэгэд би бас нэг ийм зүйлийг сонирхоод байдгийн. Ингээд хүүхэд өвдөх үед ээжүүд бол ингээд маш хэцүү байдаг сэтгэл зүйн хувьд ч тэр ер нь амар хэцүү тайлбарлаж хэлэхэд бүр үгээр хэлхий аргагүй хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр аавд ер нь ямар байдгийг, аавд тэр үед яаж хүлээж авдیں۔ Хэцүү, адилхан хэцүүлтэй. Гэхдээ нэг хайхтар ил гаргаад байдаггүй баха. Тэ шалшал хийгээл. Тэгээ ээж нь угаасаа юм хэцүү байгаа. Хажууд нь бас ингээд одоо яана гэж сандаргаад ээж болохгүй ч юм уу те. Гэтэ ер нь л өвддөггүй хүүхэд гэж байхгүй шүү дээ. Тэгээ цаг хугацааны л хүн болгон л тэрийг туулаад даваад гарна гэдэг талаас нь ер нь хүлээгээд авчтай юм шиг. Гэтэ яг надад хамгийн хэцүү нь бол тэр ам гэмтгч их өвдөх хоёр л хамгийн хэцүү байсан л да. Тэрэн дээр бол зүгээр ингээл өр өмтрнө гэдэг лөө те. Өр эмтрэх. Тэгээ хоолой идья идэж чадахгүй идэхээр л тэнд ингээл өвдөд байдаг те. Тэр бол надад хамгийн хэцүү байсан. Хүүхэд баг балчир насанд өсгөх ингээ хэцүү байдаг те. Тэр үнэн шүү дээ ингээл бүх үед л юм жоохон байх юм шиг санагдал те. Хизээ том болох юм болоо гэж мэдэхгүй. Одоо бол ингээд найз шиг болчоор ингээд хүүхэдтэй байх амар гоё. Амар. Йоо гоё гинэ би одоо мэдгүй байгаа маш. Гоё. Үнэхээр супер. Одоо л яг би тэр бол найзууч шиг л байдаг. Тэгэл хамт кино үзэл үзсэн киногоо хоорондоо ярилцаал те. Сүүл би тэр Люси гэд кино үзсэн. Тэгэл Люсигийн талаар баахан яриад яагаад ингэвний тэр манай хүүчи яаж яхад өөрөө жоохон шинжлэх ухаанч талдаа мэдгүй юм ерөөсөө байдаггүй. Надаас их сонь асуулт асуунд. Ялаа цонхон дээр тогтохдоо хэдэн удаа далавчаад ивдэг байж шиг те. Тэгээс 3 настай байхдаа хүртэл халим аав уушигтай гэдгийг чи мэдгүй. Тэд нар зүгээр шумбадаг те. Гарч ирээд амьсгалаа аваад буцаад ордог ч гэдэг юм. Тэгээ ойрд болохоор Мао Цзэдуныг их судалж байгаа манай хүн. Гитлерийг Чингис хааныг судлаад дууссан. Тэгээ Мао Цзэдуны талаар ингээ судлаад ингээл тийм шинжлэх ухаанч. Тэгээ тэрнийгээ талаар их ярих дуртай, ярилцах дуртай тийм хөлт байхгүй. Тэгэхээр тэр чинийгээр аав ээжид нь хөгждөг тийм. Тийм шүү дээ. Дагаал үү тийм үү гээл. Аюу тийм шүү дээ. Тэр хүүхэд ерөөсөө л бид хэдийг төрсэн цагаасаа эхлэн хүмүүжүүлж, ухааруулж, мэдлэг олгох гэж ирсэн хүн юм байна. Яг шин дадал. Өөртөө л яг би бол тэр дадлыг бол бүр 100% яг өөртөө итгүүлсэн л байна. Тийм байна. Юу би сая нэг юм асууя гэж бодож ирсэн. Одоо ингээд найз үчиг болж байгаа штэ. Очроо ер нь хэр юм аа? Амар юм аа. Мэлхиний орд штэ. Мэлхиний орд ч өөрөөсөө амар юм аа. Тэнгүүд л аав хүү хоёр ер нь сайн найзууд болчдөг тий. Өсвөр насандаа ирэхээрээ ингээд угаасаа ингээд ээжийн заримдаа оролцохгүй юмнууд гэж байна штэ. Тэр хөвч нөө бие бэлдрийн хувьд ингээд өсөд ирж байгаа болохоор ээжээс ичих, ээжээс нуух юмнууд гараад ирнэ. Хүүхдтэй хэр эм орж ийн. Гайгүй. Бид төр бол нийлээд нэг тийм сүртэй эм ороод ах байхгүй штэ. Зүгээр би хувь хүн л өөрөө нэг жоохон эм уучраас цаанаасаа л нэг тийм юм шиг. Багдаач гэсэн бас юу нэ юм бол байсан л та. Эм арч галаа бороо арахаар эм армаар санагдаад. Бяцхан зүрх минь дийлэхгүй шүү гэж байна шүү дээ. Тэгэхэд ер нь яасан ингээд
хүүдээ зөв дадлыг өгье. Би зөв байж иж хүү бас зөв дадалтай болох юм байна гэж ер нь фитнесээр спортоор хичээлж эхэлсэн үү? Яг тэгсэн. Эмороогүй. Эмороогүй. Тэр болоостой эмороо. Яг л юм зөв дадалтай байж ижил хүүхдэд эргүүлээд өгөх юм. Тэгээ өөрөө спортоор хичээлдэг байж хүүхдээ спортоор хичээл гэх нь ямар ч утгагүй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр тэр чин одоо спортоор хичээлж тэр бие бэлдрийг харагдахаар хэмжээний болгоно гэдэг чинь маш их зүтгэл тууштай байх чанар орж байгаа тийм. Ибн үртлэгдэх байхгүй аав 6 борчин байгаа надад ганцхан борчин байгаа гээл тэ. Тэгээд чигд идж байгаа хоол нь үртэл одоо ер нь жоох эрүүл талдаа шүү дээ. Яг би нөгөө өмнө нь нэг хоол зүгчтэй мэрэгжлийн хоол зүгчтэй хүүгийн талаар ярьжсэн байхгүй. Тархалт их байгаад байна тийм. Энийг яах вэ? Хоолыг багасгах уу гэл тэнгүүд л ер нь бол хэрэггүй энэ хүүхэд өөрөө өсч явж байгаа учраас тех ямар шаардлагагүй нугасаа явандаа өөрөө зүгээр болчихно тий зүгээр сахарыг хасчих өөх тосыг хасчих тэгэл болоо тэгэхгүй хоолын сойгоод ирэх юм бол үнжин дархинд нь одоо удаашрал гараад өсөлтөнд нь муу тийм учраас өгдөг юм өг гэхдээ сахар чипс тэдний л зүгээр болчих тэгээ хортой юм тий тэгэл болчих тэрнээс ш бол заавал хүүхдийг хоолоор нь тоглол дасгал хөдөлгөөн хийлгээд байх бараг шаардлага байхгүй би бас яг энэ тухай асуу гэж бодчихсон чи гоё хийлээ. Хүүхд чинь гэхдээ манай хүү угаасаа нэг айгүй энерги ихтэй хүүхдээсэн байхгүй. Яг л таргалт бол ерөөсөө коронавигоос хойш байхгүй. Тэр их энергитэй хүүхдийг 2 жил гэрт нь ингээ хорчхоор утас үзүүлээ хорчхоор энерги өөрөө хоримтлагтаад өөх болчихж байгаа. Ер нь коронавигоос болсон гэж боддөг юм л да. Тэгэл нөгөө хүүхд чинь жоохон байсныг жилхэн 3 өрөө байранд унт чинь өвсөрч хараагаад байгаа мөдл надад төвхтэй байгаад шүү дээ. Миний хүү жоохон 50 байж л та. Уцаа үзчих. Гэдэг чил өөрөө яг нөгөө хоримтлагдсан энерги чи өөрөө өөх бол дуусчихж байгаа. Тийм байна. Би нөгөө бас сүүлд нэг уншиж хагаад ерөнхийдөө юм өсөж яваа хүүхдүүдэд бид нарыг бодвол маш их юм энерги байдаг. Тэр энергийн гол нь зөв зарцуулах хэрэгтэй. Гэхдээ заавал гадагшлуулах ёстой. Гинэ одоо бид нар хүүхдээ ингээл өстө нөгөө өсөрж mëсрээд байгаа хүүе чи болоод өгөөс гэдэг чинь цаанаасаа тэр энерги нь хүүе өсрээч хүүе өмкрөөч гэдэг юм байлээ. Тэгэхээр бас үдж байгаа ээжүүд маань ингээ манай энэ өстө амар сахилгагүй гэхийн оронд энэ нөгөөнийг гадагшлуулах гэдэг энерги ингээд гадагшлуулаад байгаа юм байна. Өөрийгөө тэгж их энерги ингээд гадагшлуулахаар тэр чинээрээ хүүхэд стрессгүй хүн л юм чи стресстэй аа тий. Тэр стрессгүй ингээд тайван гоё ад жаргалтай болдог гинэ. Үнэ наач бас тэ яалтч юм ш. Тэгэхээр тэр энергийг зөв юмд нь л зарцуулах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ эрэгтэй хүүхэд ер нь тэгэл баг сахилгуудч байхдаа л ерөөсөө юм сурж идэм шүү тий. Юм болгоно рүсчээл барьж үзээл хараал тий. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүүхдийг битгий сахилгуудаад бай гэхээр тэр хүүхдийн хөгжил нь зогсчих юм шиг надад санагдаад. Гэтэ ялгаа байхгүй л тий бидээ сахилгуудаад байна. Японоор чи нэг жоохон 50 суучилтаа л гэл тий. За тэгэхээр ээжүүд бас үзээд бас өөрийнхөө дүгнэлтийг өгөх л ах. Миний хувьд болохоор яг хүүхдэд аавын оролцоо ер нь маш чухал юм байна. Мэдээж аавын одоо нөгөө ийм юм байсан штэ. Хүүхэд аавынхаа хэлснийг ч юм уу те аав шигэ болох гэж юм уу ингэж хичээдэг гинэ. Аав шигэ байх гэж. Тэгэхээр бидний амьдралд үгүйс аавын үүрэг оролцоо маш их. Тэгэхээр ээжүүд нь заримдаа хитрхи их өөрөө ингэж за би л ингэхгүй болтоо. Би л энийг хийх ёстой. Би л энэ хүүхдийг хүмүүжүүлэх ёстой гэлгүүгээр аавд нөгөх асуудлуудыг нөгдөг байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд бас очроод ээжүүдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье. Хүүхдээ маш сайхан хүмүүжүүлж байгаа. Аавын оролцоогоо маш сайн хийж байгаа. Тэгээд хүүхдийг хүн гэдгээр нь хардаг маш эрүүл сэтгхүйтэй аав гэж би харж байна. Тэгээд өнөөдөр манад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа гэж хэлмээр. Өрсөнд баярлалаа. За тэгээд подкастынхаа ивент итгэгчдийнхаа гарын бэлгийг гардуулъя. Энто Бифирон гэд энэ бол одоо та хоёрт маш хэрэгтэй хаа гэж бодож байна. Яа тэгэхээр одоо нөгөө Монгол улсын хэмжээнд угаасаа томоо болон томоотост өвчний яг эд тархалтын үе явж байгаа шүү дээ. Тэгэхээр шинэ жилээрээ ч гэсэн хоёлаа нэрээ та хоёр маань ирүүл байгаараа. Гэтэ ерөөдөө харьцангуй гайгүй болчдөг те том болчоор эдний юм хоёрлаа байдаг тахлаад дэмжиглаа. Тэгэхээр том хүн бас хэрэгжилж болно. Тийм.
Хүүхэд бас хэрэгжилж болно. Тэгээ энэ заавар нь дотор нэг шүү. Та хоёр жоохон нэг юм тархлаа унаад ч юм уу байгаа үедээ хэрэглээрээ. За аав хоёрстой би бин рүүгээ. Лага хийгээл хоёр найз дээ. Тэ. Яа. Дараагийнх маань энэ бацартар. Nani Florist гэдэг цэцгийн дэлгүүр бид нартай хамтарч ажилладаг. Тэгээ өнөөдөр энэ цэцгийн баглааг яг чамд зориулж бас. Нөө яс гоё. Тэгээ үргэлж манай подкастын цэцэг шиг нэг аав нараа. Гэ бэлгэлж аа. За. Яасан гоё. Баярлаа. Аавуудын төлөөлөл болоод ер нь аавч гэсэн ээжтэй л ижилхэн байдгиймаа гэд үзэл бодлоо мэдрэмжээ хуваалцаа очроо маш их баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд энэ хүндтэй нэвтрүүлэгт аавуудыг төлөөлж оролцож байгаадаа маш их баяртай байна. Баярлалаа. Тэгээд миний саяны ярьсан зүйл бол зөвхөн миний талаас, миний өнцгөөстэй ахаад тэр цаана ээжийн талаас хүмүүжүүлж байгаа бас өнцөг бас байгаа тийм. Тэгээд маш их баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. Баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Та нар маань шинэ оноо, шинэ жилээ сайхан ухтаарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.